Хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочдоо. Монголын барилгачдын нэгдсэн холоо төрийн бус байгууллагаас уламжлал болгон зохион байгуулж буй барилгачдын 7 дугаар хурлын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллага Монгол улсынхаа 408 зохист дахин ажиллаж хөдөлмөрлөж зүтгэж буй 21 аймгийн аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд болон салбарын инженер техникийн ажилчид та бүхний энэ өдрийн амгалан айлтгаж мэдчилж байна. Та бүхэн сайхан аварцгааж байна уу? Монгол улсын барилга хот байгуулалтын салбар нь манай улс тусгай тогтнолоо олж бүрэн эрхт улс болсноос өдгөө хүртэлх түүхийн бүхэл хугацаанд ард иргэдийнхэн аж амьдрал сайн сайхны төлөө үе үеийн барилгачид барилгын салбарынхан хичээл зүтгэж ирсэн түүхтэй билээ. Тэртээ 1926 онд барилгын хошоо байгуулж түүний харьяанд зураг төслийн групп байгуулагдаж тоосхны 4 завод шохоо шатаах хэд хэдэн барилгын материалын үйлдвэрүүд анхлан байгуулагдж байсан бол өдгөө 21-р зуунд тусалбар улс орны эдийн засгийн гол хөдөлгч хүчний нэг болж хөгжиж өнөөгөрж ирсэн байна. Ийхүү үе шаттай хөгжсөөр сүүлийн он жилүүдийн статистик дүнгээс харахад барилга ухсралт экспортын ажил 2023 онд 7.9 их 80 гаруй төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэж байсан бол 24 онд 9.1 их 80 болж өссөн дүнтэй байна. Цаашид жил ирэх тусам энэ бүтээн байгуулалтууд өсөх төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 3.1%-ийг барилгын салбар бүрдүүлж нийт 96.1 мянган ажилчид барилгын салбарт ажиллаж байгаагаас 10 орчим хувийн мэрэгчсэн зөвлөх инженерүүд эзэлж байгаагаараа онцлогтой байна. Барилга хот байгуулалтын салбар нь зөвхөн барилга байгууламж барих биш, хүн амын амьдрах орчныг тодорхойлж, орон сууц, ажлын байр, нийтийн үйлчлэгээ, дэд бүтцийн хүртээмжийг шийдэх төр хэвийн хөгжлийн хамтын бүтээл гэдгийг та бүгдээрээ мэдж байгаа. Өнөөдөр бид барилгын салбарт дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлт бүсчлэлийг хөгжүүлэх, орон сууцын хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүй, нормативын шинжилгээг эрчимжүүлэх, захим шилжилт бүтээмжийг нэмэгдүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, аюулгүй чанартай барилга байгууламжийг төлөвлөх, ашиглалтанд оруулах, ашиглах зэрэг олон талт зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал дотоодын барилгын материал үйлдвэрлэгч нарыг дэмжих бодлогын хүрээнд 19 нэр төрлийн барилгын материал бүтээгдэхүүний импортын барааны гайлын албан давтрын хувь хэмжээг 20 хүртэлхүүгээр өсгөх, ажлах хүчнийг гадаадаас авах ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, үйлдвэр технологийн паркад үйлдвэрлэл эрхлэх, гайл, нэмэгдсэн өртгийн албан давтвар, газрын болон үйл хөрөнгийн давтвараас чөлөөлж хөнгөлөх зэрэг төрийн бодлогын дэмжлэгүүдийг хүргэсээр ирсэн. Мөн барилгын үйл ажиллагааг эрхлэх, холбогдох зөвшөөрлийг авахд олон шатны чирэгдэл учруулдаг, багагүй хугацаа алддаг байсан зэрэг төрийн оролцоог халж энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн захим систем буюу лайсенс сегмент шилжүүлж хүний оролцоогүй хурдан шуурхай захимаар гэрээг байгуулах болон гэрчлэгээ QR кодоор хүссэн цагтаа лавлгаа байдлаар авах боломжийг бүрдүүлсэн шинэ системд бүрэн шилжиж байгааг та бүхэнд дуулгах гэж шинэ сэтгэлээсээ талархалтай байна. Салбарын үйл ажиллагаа өргөжин дэлхийн хэрээр хууль эрх зүйн шинжилэл, барилгын нормативын баримтчийн зохицуулалтыг боломжсонгүй болгох, цаг үеийн шаардлагад нийцүүлэх, инженер техникийн мэргэжилтэй ажлуудыг сурах, мэргэшүүлэх гэх мэт олон ажлууд урган гарна. Иймд тус яамнаас барилгын ерөнхий хуулийн шинжилсэн найруулга, хот байгуулалтын тухай хуулийн шинжилсэн найруулга, орон сууцны тухай хуулийн шинжилсэн найруулга, үндэсний орон сууцлалтын тухай анхдагч хууль зэргийг барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулан батлуулахаар ажлын хэсэг гарган үр дүнтэй ажиллаж байна. Дээрх хуулиуд батлагдаж эрх зүйн шинжилэл хийгдснээр
ипотекийн зээлийг зорилттой бүлэгт оновчтой болгох зорилт хийгдэж, байгаль орчин дээлтэй барилгын материалын үйлдвэрлэл орон сууцуудыг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдал, хяналт, хариуцлагын зохицлоо сайжрах зэрэг цогц боломж бүрдэнэ гэж үзэж байгаамаа. Ирэх он жилүүдэд та бид байгаль орчин дээлтэй хүлэмжийн хэн ялгарл багтай ногоон барилга, барилгын материалын үйлдвэрлэл, хөдөө орон нутгийн төвлөрлийг сааруулах хот суурин газруудын хөгжлийн хөтөлбөрүүдийг, орон сууцруулалтын санхүүжилт нийлүүлэлтийн оновтой зохицуултуудыг, барилгын мэдээлэлтэй загварч буюу вимд орох, олон улсын стандарт зүйцсэн хууль эрх зүй, барилгын норм нормтын шинжилэл, зорилттой алхмуудыг хамтдаа хэрэгжүүлнэ гэж зорж байна. Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд захиалагч, зохиогч, гүйцэтгэгч, үйлдвэрлэгч болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх тул өнөөдрийн арга хэмжээнд та бүхэн маань идэвхтэй оролцож санал бодлоо чөлөөтэй хэрэглэхийг та бүхнээс шин сэтгэлээсээ хүсэж байна. Улс орны хөгжилтлийн төлөө бүтээн байгуулалтын үс бүхэнд та бүхний оролцсон оролцоог хот байгуулалт барилгын яамны удирдлага шин сэтгэлээсээ мэдэрдэг өгөөд та бүхэнд илүү их амжилтын өгтөй өнөөдрийн үйл ажиллагааг нээснийг мэдэгдэж байна. Сайн сайхны хүсье. Баярлалаа.